Өнөөдрөөс яг 21-р сарын 13-нд Монгол Улс шинэ үндсэн хуулиа батлаж, ардчилсан нийгмийн тогтолцоон шилжих үндсэн суурь тавьж байсан төвхтэй. Өнөөдөр ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсны 21 жилийн ой тохиож байна. Ардчилсан үндсэн хууль баталсны 21 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхий сайд, Улсын их хурлын дарга тэргүүтэй, Улсын их хурлын гишүүд, мөн бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын депутатууд Эзэн Чингис хааны höшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тухайн үед Монгол Улсын засаг захиргааны нэгж бүрээс иргэдийн хүсэл тэмүүлэл санаа бодлыг төлөөлөө ирсэн 400 гаруй депутат 76 хоногийн турш хэлэлцэж үндсэн хуулийг баталж байсан юм а. Шинэ үндсэн хуулийн онцлог бол Монголын ард түмэнд өмчийн шинэ хэлбэрийг тогтоож өгсөн. Ингэснээр хамгийн наазахын жишээлхэд хөдөөгийн бидэнд бол малыг малчитна өглөө, сая газрын асуудлыг үхэлтэн шийдлээ. Хүний эрх эрхчлөөг дээдлж хүний эрх эрхчлөө хангагдсан учраас Монголын ард түмэн бол өнөөдөр ямар ч нөхцөл хурал цуглаан хийх, сонгогдох, сахисаа цуглаан бүх юмд эрх нээгдсэн. Нийт ард түмэн дэлхийн нийтийн жишг төрсөн хуучин зан заншил одоогийнх ирээдүйг харсан ийм чухал үндсэн хууль болсоо гэж ингэж боддог. Шинэ үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүр хүний эрх чөлөөг дээдлсэн нийгэмд амьдрах эрхийг нь тунхаглаж өгснийг энэ өдөр онцолж байсан юм а. Үүний зэрэгцээ иргэн бүр өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх эрхийг нь нээж өгсөн байдаг. Ингэснээр Монгол Улсын түүхэнд 70 гаруй жил хаалттай байсан хүний эрх чөлөө нээгджээ. Түүний захиргаалтай юу яадаг нөгөө малын тоож 75-аас илүү гарахгүй юу зүүнний норм, махны норм гэл ноос ноолрын нормс одоо бол бүр эрэхтэй дуртай жанжид тустай үйлдвэртэй ичж өгдөг тийм л байсан. Шинэ цагийн үндсэн хууль Монголын ард түмэнд ардчилгээ чимийг авчирсан нараа нэг талаараа давуу талтай боловч нөгөө ардчил нь эргээд нийгмийг олон хувааснараа өрөөсгөл юм да. Нийт Монгол улсын тусгаар тогтнол ард түмний аж байдлын дэвшлэлтэнд маш их хүнтэй хувь нэмрээр болсон. Тэр үеийн тэр 400 гаруй депутатуудад талархаж байна. Орон сууцтай болж ийн, хөдөө бол өөрсөн хувийн малтай болж ийн, газартай болж ийн, бид шинэ өөрийн гэсэн өмчтэй болж ийн. Анхны ардчилсан үндсэн хууль батлагдсанаар Монгол хүн бүрийн эрх чөлөө нээгдэж, Монгол улс дэлхийн бусад улс оронтой нийгэм соёл, эдийн засаг, улс төр гээд бүхий салбарт харилцах, хамтран ажиллах үүд хаалган нээгдсэн юм а. Энэ бол шинэ цагийн үндсэн хуулийн Монголын ард түмэнд өгсөн баялаг гэдгийг олон нийт хэлж байна. Нийслэлийн шатрын авраг шалгаруулах тэмцээнийг энэ жил төрийн ордны анхудаага зохион байгууллаа. Энэ тэмцээн Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсны 21 жилийн ой зориулж байгаагаараа онцлог юм а. Улсын их хурлын даргын ивэлдор зохион байгуулагдсан шатрын тэмцээн нийслэлд төдийгүй орон даяар нэгэн зэрэг явагдсан байна. Нийслэлийн шатрын авраг шалгаруулах тэмцээнд 132 сонирхогч оролцож аврагаа шалгарууллаа. Тоглоод бол нэг 30 жил тоглож байна. Гэхдээ том тэмцээнд бол орж үзээгүй, мастертай бол дийлэхгүй л дээ. Тэгээд дид мастер солтоос доош болохоор ороод энэ тэмцээнд төрүүлсэндээ их баяртай байна. Багтаа тоглож байсан. Миний ах шатар тоглодог байсан. 10 хэдтэй байхад тоглож байсан. Тэгээд ах надад өгсөн. Төв аймагт ард түмний анхдугаар республикадаар 19 хүнтэй тоглоод 19 нэг хожоод тэгээд бас улсын 2 дугаар зэрэг аваад тим лээсэн. Тэрнээс хойш өрдөөс тоглоогүй. Энэ одоо болж байгаа тэмцээнд ямар амжилттай амжилтгүй. Нэг 2 хожиж юм уу мэдхгүй. Энэ жилийн тэмцээнд оролцогчдын хамгийн өндөр настай нь 93 настай Бүжин лам, 92 настай Лоохуц нар байлаа. Тэд 70 гаруй жил шатрын спортоор хичээлж байгаа юм байна. Манай улсын шатарчид олон улсад жансаа дээгүр хичээлдэг. Тиймээс энэ спортоор манай улсын олон тамирчид дэлхийд амжилт гарах боломжтой гэж шатар сонирхогчид хэлж байлаа. Нийт орон даяар бол 1200 гаруй тамирчид өрсөлдсөн мэдээлэлтэй байна одоогоор. За одоо яг бүх аймагуд зэрэг дуусч нийслэлс зэрэг дуусч байгаа болохоор зарим аймагуд яг нөгөө төрүүлсэн мэдээлэлүүд бол ирээгүй байна. Ерөнхийдөө нийслэлийн авраг шалгаруулах тэмцээн амжилттай явж байгаа гэж өндөрлөө. Улсын их хурлын даргын санаачлагаар үндсэн хуулийн 21 жилийн ойг тохиолдуулан анх удаага улс орон даяар зохион байгуулагдсан шатрын тэмцээн хойшид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм байна.
Эрхэм үзэгчтэй ойрын өдрүүдэд бүгд найрамд хятад ард улсыг зорих гэж байгаа л одоо үзүүлэх мэдээнд анхаарлаа хандуулаарай. Манай урд хүршийн хэд хэдэн хотод агаарын бохирдлын хэмжээ нэлээд нэмэгдсэндээ холбогдуулан хойд бүс нутгийн хэд хэдэн томхон хотуудыг чиглэх хурдны зам харилцааг хаагаад байна. Нийслэл Бээжин хотод гэхэд өтгөн манангийн аюулын шар тохиог идэвхжүүлэх шийдвэрийг гаргасан бол Бээжин Тянжин, Бээжин Хонконг, Макаогийн чиглэлийн хурдны галт тэргийн үйлчлэгийг цуцалжээ. Бямбаргийн өглөөнөөс эхлэн агаарын бохирдлын хэмжээ огцом нэмэгдэж үзэгдэх орчин сул байгаагаас шалтгаалan зам тээврийн урьдчилан сэргийлэх үүднээс хэд хэдэн хурдны галт тэрэгний болон хурдны замын хөдөлгөөнийг тур хугацаагаар цуцлаад байна. Бээжин хотын төвд хэдийгээр өтгөн манан бусад газартай харьцуулахад гайгүй байгаач амьсгалын замын өвчлөл нэлээд газар авах магадaltaйг хотын захиргаа анхааруулж эхэлжээ. Тянжин хотод 500 метрийн зайд юмс үзэгдэл харагдахгүй байгаас шалтгаалan улбар шар аюулын тохиог идэвхжүүлж нийт 14 хурдны замыг хаажээ. Агаарын бохирдлын хэмжээ нэмэгдсэндээ холбогдуулан нийслэл хот болон бусад газруудад өглөөний дасгал хийх хэд мэдрэмтгий иргэд хүүхэд багчууд болон ахмад наснуудыг онцгой шаардлагагүй үед орон гэрээс гарахгүй байхыг анхааруулж эхэлсэн байна. Энэ нөхцөл байдал ойрын хэдэн өдрийн туршид үргэлжилэхээр байгааг холбогдох байгууллагууд мэдээллээ. Хятадын Шанхай хотын Сонжиан дүүргийн нутаг дэвсгэрт аж үйлдвэрийн газрууд хууль бусаар химийн хортой бүтээгдэхүүнээ хайж эхэлснээс шалтгаалan тус бус нутгийн агаар болон усны бохирдол нэлээд хэмжээгээр нэмэгдсэн байна. Орон нутгийн иргэд пүрэв гарагийн оройноос эхлэн өмхийн үнэртэж эхэлсэн тухай хүрээлэн буй орчныг хамгаалах байгууллагууд мэдээлжээ. Тус байгууллага цагдаагийн хүчинтэй хамтран мөрдөх ажиллагааг зохион байгуулснаар эндхийн гол усыг хууль бусаар химийн стерол бодисоор хордуулсныг тогтоосон байна. Үүний улмаас ЖЖ бомб хотын ус ихээх хэмжээгээр бохирдсны дээр Зүжийн хотын оршин суугчид эрүүл агаараар амьсгалах боломжгүй болжээ. Зарим иргэд химийн бодисоор амьсгалж амьсгалын замын өвчлөлт өртөн эмнэлгийн байгууллагын тусламж авсан 30 мянган оршин суугчтай нийт 8 тусганы оршин суугчдын унтны усыг бохирдуулсан зэрэгс шалтгаалan химийн бодис ашиглагч 3 аж ахуй нэгжийн удирдлагуудыг баривчлан саатуулж байцаалт авч гэлжээ. Баасан гарагаас эхлэн орон нутгийн засаг захиргаа нутгийн оршин суугчдад унтны ус тээвэрлэн хүргэх ажиллагааг эхлүүлсэн бол сургуулийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар цуцлах шийдвэрийг гаргажээ. Энтгийн хиндүү шашинтнууд тус улсын хойд бүсийн ариун хот хэмээн нэрлэгддэг Аллахабад хотод Махаку Мела буюу дэлхийн хүн төрөлхтний хамгийн томоохон мөргөл тооцогддог баярт оролцохоор ирж эхлээд байна. Энэ сарын 14-нөөс эхлэн хиндүү шашинтнууд Ганга, Ямуна, Сарсвати зэрэг ариун мөрөнд угаалуулж зовлон өгөл бүхнээ ариутгах юм байна. 12 жилд нэг удаа хиндүү шашинтууд ийхүү цугларч нүгэл хилэнцээ ариутгах сэтгэл санаагаа тэгшдэг байна. Өнгөрсөн 2001 онд болсон энэ наадмарл гэхэд Аллахабадад 40 сая иргэн цугларч байсан бол энэ удаад 60 сая гаруй мөргөлчид ирэхээр байгаа гэж орон нутгийн засаг захиргаа мэдээлж байгаа юм а. Мөргөлчдийн аядахтай байдлыг хангахын тулд орон нутгийн засаг захиргаа 3000 гаруй га талбай түр хоригдох майхан зэргийг босгож 15000 гаруй цэвэрлэгчийг томилоод байгаа бол аюулгүй байдлыг хамгаалахаар 30 мянган цагдаагийн ажилтнуудыг томилон металл илрүүлэгчээр шалгалт хийж байгаа юм. 2 сар үргэлжлэх наадмаар 8 удаад нэгэн зэрэг 12 мянган хүн ийм ариусгал хийх учраас мөрөн голд живэх осол эндэгдэл гарахаас сэргийлэн 24 цагийн туршид харуул хамгаалалт хийхээр болжээ. Хятад улсад автомашины худалдаа нэмэгдэж байгаатай холбогдуулан Японы энэ салбарын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний нийлүүлэлтэд сэргээж эхэлсэн байна. Хятадын зүүн тэнгисийн Синкаку арлыг Японы засгийн газар хувь эзэмшигчдээс нь худалдаа авах шийдвэр гаргасны дараагаар өнгөрсөн 9-р сараас эхлэн Хятад улсад Японыг эсэргүүцэх хөдөлгөөн гарч үүний нөлөөгөөр худалдаа сулраад байгаа юм а. Ингэснээр Хятад дахь Японы автомашины үйлдвэрийн газрууд ажиллах цагаа богиносгож бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээгээ багасгасан юм а. Гэхдээ энэ жилийн ихэнх үеэс эхлэн тодруулбал Хятадын шинэ жилийн баяр ойртож зах зээлийн үзүүлэлтүүд сэргийж эхэлсэнтэй холбогдуулан Toyota Motors аж ахуй нэгжил гэхэд өдрийн болон шөнийн цагаар ажиллах хүчнийг гаргаж эхэлжээ.
Бүгд Монголын мэдээ агентлагийн бэлтгэн өргөдөг үчийн мэдээ өндөрлөж байна. Та бүхний эх 7 хоногийн ажилд амжилт хүсье. Сайхан марцгаарай.